Сайн байцгаана уу? Лекомолет автоморил. За та бүхний харж байгаа ажил энэ манай дэлгүүр маань байгаа. За цаана манай засварын үйл ажиллагаа явагдаж байгаа. За өнөөдрийн хийх сервис маань болохоор катализатор цэвэрлэхээ буюу зүүнний үр цэвэрлэгээ. Одоо бүгдээ очиж засварчтай уулзцгаая. За манай засварчид болохоор Мюгийн авто сервисээ ахлах инженер Мякиса болон инженер Батболт нар байгаа. За энэ удаа хийгдэх машин маань 2006 оны Toyota Mark X 4GR хөдөлгөөтэй машин дээр катализатор систем клинер хийгднэ. За энэ катализатор систем клинер гэдэг маань өөрөө зөгийн үр тийм үү? Зөгийн үр маань яагаад бүглэрдэх, бохирдсоноор хор нөлөө нь юу вэ гэхээр бензин эдэлт ихсэх, асалт удаашрах, утаа хаях, бүглэрэх, тэгээ цаашлаад зөгийн үрээ бүгэлдэг байх нь. Тэрнээс урдчлан сэргийлж хамгаалах зорилтоор катализатор систем клинер гэдэг энэ хүү бодисыг туслаар зориултын багжаар катализатор систем клинерээ холбоно. За энэ маань шахуулах туслын манайхаар тусал гэж хэл заншсан байгаа. Хийгээс өмнө бодисоо мөн сайтар сэгсрээд энэ сор холооны энэ агарын таг руу зориултын таарсан шалангтай. Хамгийн гол нь шаланг маань вакуум алдчих хэсгөө. Вакуум алдна гэдэг нь хий алдчих хэсгөө. Калаатанд хийгээд за ингээ хөдөлгөөрөө асаагаад тусдынхаа системийг нээж өгнө. Хийж байгаа бодис маань өөрөө бас моторын сор хоолоогоор шууд татж авч байгаа болохоор зайлшгүй хийж байгаа багж маань өөрөө дохиулж калапандаа байх хэрэгтэй. Хэрвээ калапангүй байх юм бол энэ маань яг шууд огцон хүчтэй сорж авна. Хэд хүчтэй сорж авсан бол бохирдлогтой моторын дээд анги калапанд дуурах бас эрсдэлтэй байдаг учраас хувь хүн бас өөрөө хийх бол явж боломжгүй. Зайлшгүй мэргэжлийн засварын газруудаар яг зориулагдсан багжаараа хийх боломжтой гэдгийг сануулж хэлье. За яагаад энэ машиныг сонгох болсон шалтгаан маань ер нь бол Монголын нөхцөлд энэ D4-тэй хөдөлгөөр хэд их шатах камерын өндөй бохирсноос катализатор бүгэлдэр мөн яндан мэдрэгч маш их шатдаг. D4 маань өөрөө бас ахтаа өндөртэй бас өндөр шаталтай юм зориулттай тийм хөдөлгөөр учраас их бохирдож техникний шар асах яндан мэдрэг шатах аюулууд их гардаг. Тийм болохоор бид энэ Mark X буюу D4-тэй хөдөлгөөр дээр онцолж хийж байгаамаа. Тэгээд энэ бодис маань өөрөө яг хийх процесс маань энийг хийгээ дуусчаад бодис маань өөрөө яг тэр бохирдлаа калапан болон офтак калапан бослонгийн толгойн дэвтэр нагааруудыг өөрөө уусгаж өгөх юм байна. Уусгаж өгөөд тэгээд задаж өөрөөр нь шатааж гаргана. Тийм процесс бол явагдаж байгаамаа. Энэ бол машин хөдөлгөхөд бол бензин бол хамгийн чухал байгаа. Тэгээд энэ бензиний чанартай холбоотой борсонго цацарч өгөх дутуу шатгаан нь бол нөлөөлж байгаа. Яг тэр гарч байгаа тэр дортгууд маань хэмжээ ихснээс болж машины хүч унах. Тэгээд түүнээс шалтгаалж чекний гэрэл асах, мөн яндан мэдрэг шатах гэх сүргүүр дагаврууд гарч эхэлдэг. Энэ хийж байгаа бодис маань болохоор тэр гарч байгаа хор тортог нагаарыг дутуу шалтгаалтаас гарсан хүхэр хар туулгыг уусгаж шатааж гаргаж байгаа ажлын процесс явагдсан юм болно гэж. Тэгээд манай катализатор систем гэдэг нь нийт яг хоёр төрөл байгаад байгаа. Энэ катализатор систем клинер маань болохоор зайлшгүй засварчдын мэргэжлийн засварчин буюу зориултын багжаар нь туслаар шууд уусгаж хийж байгаа. Энэ маань болохоор өөрөө шатах камерын хөндөй рүү шууд 100% өөрөө бохирдол руугаа очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр маш хүчтэй бодис байх нэ. Хэрвээ хувь хүн өөрсдөө орон нутагч юм уу хэрэглэх шаардлагатай гэвэл катализатор систем клин гэдэг яг өөрчлөгч маань өөртөө яг юм зориултын цорхтой энийг яг хөөр бензин руугаа хийгээд энэ маань болохоор бохирдол руугаа бензинээрээ дамжиж, борсонкороо дамжин шатаж очих юм байгаамаа. Ерөнхийдөө үр дүн нь бол энэ хоёрыг харьцуулахад энэ маань болохоор бохирдол руугаа үр дүнээр 100% очиж байгаа гэсэн үг. Энэ маань нэг 60-70% очиж байгаа гэсэн үг. За ингээд
саяны хийсэн бодисоо одоо шатааж гаргах юм байгаа бохирдлоо. Ер нь бол машины маань бохирдлоод утаанаас шалтгаална. Хэр их өтгөн цагаан утаа шатааж гарна. Тэр маань энэ машин бохирдлын хэмжээ өндөр байна гэсэн үг ээ. За ер нь зарим тохиолдолд хийж явах явцад цилиндрийн доогод өгдөг байгаа. За гэхдээ энэ машин дээр маань алдаа бол ороогүй байгаа. Гэхдээ бол зайлшгүй бол компьютер бол уншуулад явсан нь бол илүү үдэмтэй. Ялангуяа 2004 оноос хойш хонтой машинуудыг бол уншуулж явах нь зөвөө. За ямар шалтгаан байхгүй гэж хачиж байна. Лукимоли авцэрүүсээ катализатор цэвэргээ танилцууллаа. Жолооч та бүхэн аян зам үлцэгтэй байгээ.